За тэгээ үндсэн Элиотын давлгын маань болохоор дараах байдалтай харагддаг байгаа. За энэ болохоор одоо ханшийн өсөлтийн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, өсөлтийн хөдөлгөөн, засварын хөдөлгөөн, өсөлт үргэлжлэлээ гэсэн ийм хэлбэртэй явагддаг байгаа. За тэгээ ерөнхийдөө 1 болон 3, 5 дахь хөдөлгөөнийг бол одоо үндсэн хөдөлгөөн буюу impulse wave гэж нэрлэдэг. Харин 2 болон 4 дахь хөдөлгөөнийг болохоор засварын хөдөлгөөн буюу correction wave гэж нэрлэдэг байгаа. За харин Fibonacci гэдэг маань болохоор ерөнхийдөө ханшийн үндсэн хөдөлгөөн яваад тэгээд засварын хөдөлгөөн аль хүртэл явах вэ? Тэгээ ханаас засварын хөдөлгөөн дуусч үндсэн хөдөлгөөн үргэлжлэх вэ? Тэгээд үндсэн хөдөлгөөн маань аль хүртэл явах вэ гэдгийг тодорхойлоход ашигладаг. За тэгээд Fibonacci маань болохоор ерөнхийдөө орой ороолыг холбож татдаг. За тэгээд засварын хөдөлгөөн бол ерөнхийдөө алттай харьцаа буюу 61.8, 50, 38.2 гэсэн бүсээс эргээд үндсэн хөдөлгөөн маань үргэлжлээд Fibonacci-гийн 127, 161, 261, 361, 423 гэсэн цэгүүд рүү хүрэх магадaltaй гэж үздэг. За тэгээ Elliott wave дээр Elliott-ийн давлгаан дээр одоо яаж Fibonacci татдаг вэ гэх юм бол ерөнхийдөө тэг цэгээс 1 хүртэлхийн эхний хөдөлгөөн дээр татаад за 2 дахь correction wave бол одоо алттай харьцаа гэж ярьдаг 38.2-оос 61.8 гэсэн энэ бүсээс эргээд Fibonacci-гийн 161 хүртэл явах магадaltaй. За тэгэхээр дараах байдлаар ингэж татж болдог байна. За харин эхний хөдөлгөөн явлаа, correction нэрлээ. Энэний дараагаар бас Fibonacci-га 3 цэгийг холбоод Fibonacci extension болгоод татах боломжтой байдаг. За Fibonacci extension болохоор эхний цэгийн тэг цэгээс аваад 1 цэг, 2 цэг гэдэг энэ 3 цэгийг холбоод татдаг. Fibonacci extension маань бас мөн адил Fibonacci-ийн таргетууд одоо алттай харьцаа correction-ийн эргэлтийн цэгүүдийг бас ерөөдөө нэлээд шалгадаг. За энэний дараагаар Elliott wave-ийн нэг үндсэн шин чанар маань болохоор 4 дахь хөдөлгөөн буюу засварын хөдөлгөөн маань эхний одоо үндсэн хөдөлгөөнөөс доош орохгүй байна гэсэн юм үндсэн шин чанартай байдаг. За бас нэг шин чанар нь за энэ болохоор бүх Elliott wave дээр тарахгүй ч гэсэн ерөнхийдөө бас маш их магадaltaй байдаг шин чанар байдаг байгаа. За эхний 1 дахь wave буюу үндсэн хөдөлгөөний хэмжээ 5 дахь wave-ийн хэмжээтэй адилхан байна гэдэг. Ийм бас нэг шин чанар байдаг байгаа. За тэгээд эднэрийг ярилцж байна. За тэгээд Fibonacci-ийн талаар юм байна. За тэгээд Elliott wave гэдэг маань үндсэн юм 5 хөдөлгөөн одоо том цаг дээр ийм 5 хөдөлгөөн харагдж байгаа ч гэсэн бас бага цаг дээр эдгээр хөдөлгөөнүүд маань өөрсдөө бас дотроо Elliott-ийн жижиг давлгаануудыг агуулсан байдаг байгаа. За ингээд харах юм бол ерөнхийдөө үндсэн хөдөлгөөнүүд маань бас дотроо ингээд 5 ширхэг давлгаануудыг агуулдаг. Харин correction wave маань болохоор ханшийн одоо паттерн үүсгээд одоо ABC гэсэн ийм засварын хөдөлгөөнүүдийг янз бүрийн паттернуудыг бас үүсгэж явдаг байгаа. За ингээд харах юм бол засварын хөдөлгөөнүүд маань болохоор иймэрхүү янз бүрийн flag, wedge гэх мэт иймэрхүү паттернуудыг үүсгэж явдаг байгаа. Мөн адил паттернууд ч гэсэн бас Fibonacci ашиглах боломжтой. Энд Fibonacci extension татаад ерөнхийдөө Fibonacci таргетуудаа хүрээд засварын хөдөлгөөн маань дуусаад бага цаг дээр засварын хөдөлгөөн маань бас Fibonacci левелүүд дээр дуусаад үндсэн хөдөлгөөн маань үргэлжлэж явдаг гэж ойлгож байна. За бас тэгээ зарим тохиолдолд одоо үндсэн хөдөлгөөн буюу одоо impulse wave маань бас өөрөө ийм паттерн үүсгэх тохиолдол байдаг. Leading diagonal, ending diagonal гэх мэтлэн ийм паттернууд үүсгэх магадлал бас байдаг байгаа. За ингээд харах юм бол 1, 2, 3, 4, 5 гэдэг одоо үндсэн энэ дөрөвт давлгаа маань нэг дахь давлгаанаас доош орохгүй гэсэн одоо шин чанар маань зөрчигдсөн ч гэсэн ерөнхийдөө ингээд паттерн үүсгээд бас нэг давлгаагээ тооцогдоод явж болдог байгаа. За тэгээ бас жижиг давлгаанууд ч гэсэн бас мөн адил эхний давлгаа 5 дахь давлгаатайгаа адилхан хэмжээтэй байна гэсэн иймэрхүү шин чанарууд бас ажиглагдаад явдаг байгаа. За бас ингээд 3 дахь давлгааны одоо 3 дахь давлгааны жижиг 1 дахь давлгаанаас бас ингээд Fibonacci татаад
таргетууд болон correction wave-ийнхаа хаанаас ирэх вэ гэдэг бас тооцоолоод явж болдог байгаа. За мөн эдл 5 дахь давлгаан дээр ч гэсэн Fibonacci-д аль хүртэл явах вэ гэдгийг бас тооцоолоод явах боломжтой байдаг байгаа. За энд бас орой ороолыг холбоод аль хүртэл явах вэ гэдгийг бас ингээд тооцоод явж болно. За бас мөн адил ингээд жижиг давлгаанууд маань бас өөрсдөө бас ингээд жижиг correction-уудыг үүсгээд бас иймэрхүү паттернүүдээ үүсгээд дээрээс нь бас ингээд Fibonacci level-үүдтэй хүрээд ингээд correction дуусаад үндс хөдөлгөөний чиглэлээ аваад явах боломжтой байдаг гэж үздэг байгаа. За тэгээд энэ маань болохоор яг ингээд бодит ханшин дээр үзүүлсэн ийм шинжилгээ байна. За баярлалаа.